Олон сайн охид залуучууд хайр сэтгэлийн харилцаанд ороод муу шийдвэрүүд гаргаж байгааг харж исэн. Тэгвэл хайр сэтгэлийн харилцаанд хэрхэн зөв хүн нь байж хэрхэн урт удаан аз жаргалтай доктортой харилцааг бүтээх юм бэ гэдэг талаар өнөөдөр ярмаар байна. За хайр сэтгэл гэдэг бол бидний мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг яалтчгүй мөн. Тухайн үед төрж байгаа мэдрэмж, туршлага, занал, дурсамж гээл. Даанч энэ замналынхаа туршид бидний зарим нь өөрөө өөрсдийгөө алдаад гээгээд бүр алга болгочдөг. Мэдээж бие махбодын хувьд биш, оюун санаа, сэтгэл зүй биднийг өнөөдөр хин бэ гэдгийг тодорхойлж байгаа бидний бүх итгэл үнэмшил тодорхойлтууд тэр чигтээ алга болчдөг гэсэн үг. Энэ маань эргээд харилцааг маань маш тэнцвэргүй, хортой нөхцөл байдалд аваачдаг. За жишээ татах юм бол бид нар найзуудтайгаа уулзгаа багасгаал, зорилтууд маань бүдгрээл, өөрөө өөрийнхөө төлөө хийдэг байсан өдөр тутмын зуршлууд маань баг багаар сарнаал, нэг нэгэд нөгөө хүндээ буюу харилцаандаа бүр хитрхи их уусаад эцсийн дүндээ би хэн блэ гэдэг дээрээ тултлаа харилцаандаа уусчихдаг гэсэн үг. За тэгээд энэ бүхнээ алдчихсан, энерги, цаг зав бүх зүйлээ хойшин тавьчихсан хүн хамтрагчаасаа эргээд тэрийг нөхөхийг шаардж эхэлдэг гэсэн үг. Амаараа хэлэхгүй байсан ч гэсэн энергийн хувьд, мэдрэмжийн хувьд хамтрагч чинь энийг дарамт мэтээр хүлээж авч эхэлдэг бахны. Уг нь бол ингээд шинэ харилцаанд ороод маш гоё мэдрэмжүүдийг аваад тэгээд хоёр хүн хоорондоо нэгээ мотивацлаад хамтдаа зэрэгцээ өсч хөгжөөд шинэ ур чадварууд сураад нэгнтэйгээ ярилцаж ойлголцоод ингэж явах хэрэгтэй. Энийг сэтгэл зүйчид self expansion theory буюу өсөлтийн онол гэж нэрлэдэг. Гэтэл бидний дийлэнх нь харилцаанд өөрийгөө гээж эхлээд бидний ертөнц юм жижигхэн болчихсон байдаг. Мэдээж бид нар энийг хүсдэггүй гэвэл үгүй. Энэ маань юутай холбоотой вэ гэхээр бид нар бага байхаасаа ахуулаад ялангуяа эмэгтэйчүүд бусдын хайр хүндэтгэлийг хүлээхийн тулд бид нар тэр хүний төлөө бүхнээ зориулж явах ёстой гэдэг ойлголтоос үүдэлтэй. Мэдээж мөн олон асуудлууд үүний цаанд байгаа. Гэхдээ би өөрийнхөө эрх ашгийг, хөршил сонирхлыг хойшин тавиад хажууд хамтрагчаа нэгдүгээр тавьж тэр хүний төлөө бүхнээ зориулснаар энэ хүн эргээд намайг хайрлана гэд буруу ойлгоод идэг. Гэтэл хамтрагч чинь чамайг яг анх байгаагаар чинь бүрэн бүтэн байдлаар чинь бие даасан хувь хүн байдлаар чинь сонирхож татагдаж дурлсан байдаг. Тэгээд энэ чамайг хэн бэ гэдгийг чинь бүрдүүлж байгаа тодорхойлолтууд, зан чанарууд, хобби, өдөр тутмын хийдэг зүйлсээ алдаад эхлэхээр тэр хүний сонирхолч гэсэн дагаад буурчдаг. Тэгээ бид нар өөрийгөө алдсан байх үед хамтрагч чинь чамаас ингээд өөрийгөө холдуулаад эхлэхээр бид нар маш тухгүй, маш эвгүй байдалд ордог. Үүний хамгийн ойрын жишээ гэх юм бол би өөрөө байна. Би нэг хүнтэй ингээд үерхэж эхэлвэ. Одоогоос олон жилийн өмнө. Би олон найзтай, карьерийн зорилтуудтай, төрөл бүрийн хоббитэй, тэгээд өдөр тутмын өөртөө зориулж хийдэг дадал зуршлуудтай байсан. Тэгээ энэ бүгд нийлээд намайг инхлэн гэдэг хүнийг хинбэ гэдгийг маань харуулж исэн, үүсгэж исэн гэсэн үг. Тэгээ үерхэж ихснийхаа дараа яасан вэ гэхээр харилцаагаа номер 1 тавиад би найзуудтайгаа уулзгаа багасгаж эхэлж байгаа. За тэгээд миний өөрийнхөө төлөө, карьерийнхаа төлөө тавьсан зорилтууд маань ингээл хоошоогоо ухраал. За тэгээ өдөр тутамдаа хийдэг байсан зүйлс маань баг багаар өөрчлөгдөө, сарнаал, миний стандартууд, ховроог харах үзэл бодол, итгэл үнэмшил маань өөрчлөгдөөл ерөнхийдөө хажууд хүндээ уусаал исэн гэсэн үг. Ямар сандаа найзтайгаа уулзсан чинь чи бүр шаал өөр хүн шиг болчихжээ гэд надад хэлжсэн. Тухайн үед би энийг эрэг талаараа биш гэдгийг тухайн хүн найз маань надад санаа тавиад хэлжсэнийг бол маш сайн ойлгож байгаа. Гэхдээ яахаа ерөөсөө мэдэхгүй ойлгохгүй. Хаанаас ямар алхам хийж эхлэхээ мэдэхгүй байсан гэсэн үг. Мэдээж би харилцаандаа өөрийгөө алдахыг хүснэ үү гэвэл үгүй. Би өөрийгөө хинч биш болохыг хүснэ үү гэвэл мэдээж үгүй. Гэхдээ энэгээр би
үерхчихсэн хүнээ буруутгах гэж байгаа юм биш шүү. Битгий буруугаар ойлгоорой. Энэ шийдвэрүүдийг, энэ алхмуудыг би өөртөө л үүсгэсэн гэсэн үг. Яагаад тэгэхээр би өөрийгөө хоёрт тавиад, тухайн хүнээ нэгт тавиад, миний хүсэл сонирхол, миний хобби, миний хийдэг зүйлс хамаагүй, миний хамтрагч маань л аз жаргалтай байвал би аз жаргалтай байна гэсэн одоо өнгөцхөн итгэл үнэмшил бодлоос болоод би харилцаанд маш тэнцвэргүй байдлыг үүсгэсэн гэсэн үг. Эргээд би энэ бүхнээ нөхөж авахын тулд нөгөө хүнээсээ энерги, цаг хугацаа, орон зай хувьд олон зүйлийг шаардаад тэр хүн маань эргээд маш их дарамттай нөхцөл байдалд орсон л гэсэн үг байхгүй юу? Тэгээд хамсалтай энэ харилцаа бүтээгүй. Гэхдээ би эргээд өөрийгөө олж авахын тулд өөртөө маш их ажиллаж хэтэрхий их цаг хугацааг энд зарцуулсан. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр заавал энэ нөхцөл байдалд хүргэж зүрхээ шархлуулан байж өөрийгөө битгий гэмтэн байж өөрийгөө олж авах алхмуудыг хэрэгжүүлээрэй. Харилцааг урт удаан тогтвортой аз жаргалтай байлгадаг зүйл юу вэ гэхлээр тухайн харилцаанаас гадна чиний амьдрал хэр бие даасан хэр одоо тогтвортой юм бэ гэдэг дээр маш их хэмжигддэг гэдэг нь олон судалгаагаар батлагдсан байгаа байхгүй юу? Сонирхолтой байгаа биз? Тэгэхээр нэг дасгал гэх юм уу нэг зүйл одоо нэг тэнцвэрийг хадгалах нэг арга хэлж өгье. Тэр нь юу вэ гэхээр чи ганцаараа байхдаа хийх дуртай 5 зүйлсээ жагсаагаад бичээрэй. За харилцаанаас гадуурх одоо чамайг чиний хайртай хүнээс гадна чамайг хайрладаг 5 хүнийг олж бичээрэй. За тэгээ мэдээж хайрын харилцаанаас гадуурх 5 зорилтоо олж бичээрэй. Энэ маань яаж ийна гэхлээр чиний хувь хүн буюу бие даасан байдлыг чинь хадгалж харилцааг тэнцвэртэй байлгахад л одоо чиглэгдсэн тийм practice буюу дасгал гэсэн үг юм. За тэгээд өөрийгөө алдсан хүнд яг одоо юу тохиолддог вэ гэхлээр маш төгшүүртэй айцтай болчихдог. Яагаад тэгэхээр би чинь одоо хин бэ гэдгийг алдчихсан, би ирээдүйд юу хийх юм, миний зорилт юу юм гэдэг маань бүгд тодорхойгүй болцсон учраас би аюу төгшүүртэй болцсон байсан гэсэн үг. За тэгээд санаанд ороогүй, бодоогүй олон зөрчлүүд гарч ирж исэн. Яагаад гэхэлэр би өөрийнхөө хүсэл сонирхол дотоод биегээ нэглэгт хийгээд хоош нь тавиад байсан учраас би өөртөө дотооддоо зөрчилдөө үүсгээд байсан гэсэн үг. Өөртөө итгэлгүй болчдөг. Би ийм мэдмээр байна. Би ингийг хүсэж гин гэдэг одоо харилцаан дээрээ би хувь хүн гэдэг байдлаа алдчихдаг гэсэн үг. Зүгээр л тэр хүнийхээ амаар тэр хүнийгээ хараад за юу идмээр байна гэхээр мэдэхгүй гээл те. За тэгээд сэтгэл санааны хувьд бол маш тогтворгүй болчдөг, барьцгүй болчдөг. Ямар нэгэн асуудал жижиг сажиг юм үүссэн ч гэсэн тэр болгоныг айгүй хүн дээр хүлээж авах хандлагатай болчдөг гэсэн үг. Тэгэхээр энэ болгоныг харилцаандаа үүсэхгүйгээр аз жаргалтай байхын тулд бид нар яах ёстой юм бэ? Хамгийн ихний алхам бол бид нар өөрийгөө маш сайн олж таньж мэдэх хэрэгтэй. Та бүхэн одоо харилцаанд байдгүй хин нэгнтэй одоо тий үерхэж байгаа юу, суусан уу, эхнэр нөхрөө эсвэл сингл үү, дөнгөж салцсан уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тохиолдолд хүн гадна нөхцөл байдлаас ирээд байгаа бүх зүйлээ өөрөөсөө дотроос олж авах боломжтой гэдгийг би бүр 100% баталгаатай хэлж чадна. Яг бидрийг ингээд багаас маань ингээд өсгөхөд нэг тийм итгэл үнэмшил суучсан байдаг. Юу вэ гэхээр за би том болоод ийм ажилд л орчвол би аз жаргалтай болно. За би нэг ийм хайрын харилцаанд орчих юм бол би бүрэн бүтэн мэдрэмжтэй байна ч гэдэг юм уу. Ийм итгэл үнэмшлүүд бид нарт суудсан байдаг гэсэн үг. Гэтэл яг яс юм дээрээ хин нэгэнтэй тэр дутуугаа нөхөх гэж одоо нийлснээрээ тэр харилцаагаа өөрийнхөө гараар боомлж байгаа хэрэг багхгүй юу? Урт удаан хамтдаа аз жаргалтай байхыг хүсэж байгаа хоёр хүн хоёулаа бүтэн байх ёстой. Бүтэн байна гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэвэл бүтэн хүн нэгдүгээрт өөрийгөө маш сайн таньсан байдаг. Би юунд дуртай юм? Би юунд дургүй юм? Би ямар зам чанаруудтай юм? Би түргэн ууртай юм уу? Би одоо яаруу санд руу юм уу? Эсвэл би одоо намайг халамжлахад дуртай юм уу? Надад гоё үг хэлэхэд дуртай юм уу? Эсвэл би сюрпризэнд дургуйч юм уу гэд энэ бүхнийгээ олоод таньчихсан, мэдчихсэн байдаг гэсэн үг.
За өөрөө өөрийгөө олж таньсан мэдсэн хүн харилцаанаас юу хүсэж байгаа, бас юуг хүсэхгүй байгаагаа, юуг хүлээн зөвшөөрч чадах, юуг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаа бас маш сайн тодорхой мэдчихэдэг. Инхээр та бүхэнд одоо ялангуяа шинээр харилцаа эхэлж байгаа хүмүүст маань би энэ харилцааг урт хугацаанд хүсэж гин үү гэдгээ тодорхойлоход хялбар болчдөг гэсэн үг. Тэгээд бидний гаргадаг бас нэг нийтлэг алдаа байдаг маань бид нар тухайн харилцаанд яг тухайн хүнийг нь биш тэр хүний байж болох сайн хувилбар буюу projectionаар нь харж хандаад идэг. Харин өөрөө өөртөөгөө бүрэн бүтэн болчихсон emotional mature буюу сэтгэл зүйн төлөвшөлт хүрсэн хүн тухайн хүнээ хамтрагчаа яг байгаагаар нь харж чаддаг. Ирээдүйд хэн болж болохоор нь биш. Яг өнөөдөр байгаа байдлаар нь тэр хүнийгээ үнэлж дүгнэнэ гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихний алхам бол өөрөө өөрийгөө таньдаг, өөрөө өөрийгөө мэддэг байх нь. За хоёрдугаарт өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Би одоо яаруу сандруу хүн юм уу? Окей. Би тийм яаруу сандруу хүн юм байна. Би энийгээрээ өөртөө шүүмжлэлтэй хандахгүй. Би угаасаа одоо энэ зан чанарыг тэгээд их олон жил явчихсан учраас мэдээж өөрөө өөрийгөө өөрчлөхөд надад энэ зан чанараа засаж сайжруулахад хугацаа орно. Гэхдээ энэ бүхнийгээ хүлээн зөвшөөрч гинэ гэдэг маань бидний эхний алхмаа гэсэн үг. Яагаад энэ харилцаанд хамаатай вэ гэхээр хинч таны өмнөөс өөрчилж чадахгүй. Та ч гэсэн хамтрагчийнхаа өмнөөс өөрчилж чадахгүй. Тийм учраас харилцаандаа өөрөө би яг зөв хүн нь мөн үү гэдгээ мэдж яахын тулд, ойлгож яахын тулд, өөрөө өөртөө зөв хүнээ татахын тулд энэ бүх алхмуудыг хэрэгжүүлээд байна л гэсэн үг. Мэдээж бид нар өөрөө өөртөө зөв хүн нь өөрөө өөртөө үнэнч байгаа цагт бид нар хамтрагч маань ч гэсэн тэр бүхнийг үлгэр жишээлэн хараад бас өөрчлөгдөх алхмуудыг авах болов гэж харж байна. За тэгээд 3 дугаарт хэрвээ тэр бүх одоо өөрөө өөрийгөө тодорхойлсон тодорхойлолтуудаа гаргаад ирчихсэн, өөрийгөө мэддэг ийм хүн болвол өөрөө өөрийнхөө хэл хязгаарыг ч гэсэн ойлгодог хүн болчихсон байдаг. Тэгэхээр харилцаа ямар нэгэн байдлаар тухтай бүсээс хитрээл red flag-ууд буюу сигналууд, тохиолдлууд энэ биш вэ шүү гэдэг тохиолдлуудыг өгөөд ч юм уу эхлэх юм бол бид нар энийг аль үшээ анзаараад хараад тухайн одоо харилцаагаа цааш үргэлжлүүлэх үе яах вэ гэдгээ олон жил сарыг алдахгүйгээр одоо дүгнэлт хийгээд сурчих тэр боломжийг эзэмшдэг гэсэн үг. Тэгэхээр одоо аз жаргалтай урт удаан хугацаанд харилцаагаа тогтвортой одоо сайн сайхан байлгахын тулд бид нар өөрөө өөрөөсөө эхлэх нь ахны хамгийн ихний ээлжинд бид нар өөрөө өөрийгөө хайрлаж таньж сурсан уу, бид нар өөрөө өөртөө үнэн зөв хүн байна уу гэдгийг ойлгох нь байна. Тэгээд ганцхан хайр сэтгэл гэхгүйгээр бидний эргэн тойрны гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонны бүх харилцаа бидний өөрөө өөртөөгөө харилцах харилцааны reflection буюу өөрөө өөртөөгөө харилцах харилцааны толдолт байдаг. Тийм учраас өөртөө маш сайн цаг гаргаж өөрийгөө танихад одоо өөрөө өөртөө урт удаан хугацааны хөрөнгө оруулалт хийж цаг хугацаа гаргаж байгаарэ. За тэгээд мэдээж энэ бүхэнд туслах олон төлсүүд байгаа. Бясалгал хийх. Бясалгал бол миний амьдралд гайхамшигтай өөрчлөлтийг авчирсан. Би одоо өдөрт дор хаяж ядаж 5 минутын бясалгал хийдэг. Яагаад тэгэхээр бясалгал намайг яг одоо цагтаа төвлөрөх, альва зүйл дээр реакц үзүүлэхээсээ илүү ажиглаж сурах, яг тухайн нөхцөлдөө тухайн харилцаж байгаа хүндээ анхаарлаа хандуулж сурах гэх мэтчлэн маш олон гайхамшигтай одоо чадвар гэхүү боломжуудыг нээж өгсөн. За мэдээж олон хүмүүс тэмдэглэл хөтэлдэг, журналын бодлоо зохицуулж тухайн үед төрсэн мэдрэмжүүдээ гаргахад одоо бүх зүйлийг эмх зэгцтэй байлгаж тодорхой болгоход журналын маш сайн тусалдаг. Бас мэдээж тухайн өдөр болсон сайн сайхан зүйлсээсээ суралцаад чиглүүлэг аваад дараагийн алхмуудаа хэрэгжүүлэхэд бас маш сайхан тусалдаг. За тэгээд хувийн зүгөөсөө бас зөвлөхөд өдөрт өөртөөгөө зөвхөн өөртөөгөө байх ядаж 5 минутыг гаргаад өгчөөрэй гэж зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр та одоо 5 хүүхэдтэй ч бай,
50 ажилтнтай бай, маш завгүй хүн байсан ч хамаагүй 5 минутыг хинтээч ярихгүйгээр утас, дэлгэц, телевиз юу гэдгийг үзэхгүй, сатаарахгүйгээр өөртөө яг өөрийнхөө дотор оршоод ингээд байхад зарцуулах юм бол таны амьдралд маш эерэг өөрчлөлтүүдийг авчирч өөрийгөө ойлгож танихад туслах болно гэдгийг би бол амлаж байна. За тэгэхээр харилцаанда өөрийгөө алдахгүйгээр хэрхэн одоо бусдаас аз жаргалыг гуйлагчлахгүйгээр бид нар бүрэн бүтэн аз жаргалтай байх юм бэ гэдэг алхам нь бол одоо basic алхам нь бол энэ. Нөгөө талаасаа харилцаанд орсон ч гэсэн бид нар хэн нэгнийг дарамтанд одоо хамтрагчаа дарамтанд оруулахгүйгээр хамтдаа маш сайхан өсч хөгжөөд нэг нэгнийгээ ойлгодог энэ сайхан доктортой зүйлийг хайр сэтгэлийг авч явах вэ гэдэг нь бидний өөрийгөө гэсэн хувь хүн бие даасан байдал болон харилцаанаас гадуурх амьдралын чанараас маш их хамааралтай байх нэ гэдгийг одоо ойлгож авсан байх нэ. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.